Өмнө Говь аймагт цэргийн засах бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Тус аймагт 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдэнд нэг шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зорилго бүхэд төрөлдсөн цэргийн засах төвийг Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар санаачлан Говийн оюутгчдыг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Rectus компани тогтжуулж бүсийн онцлогтой эмчилгээний төвийн дэргэд ашиглалтанд орууллаа. Өмнө Говь аймаг нийтээ 2200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. За тэгээд энэ иргэдэд бас хурц үйлчлэх тэднийг мөн хөгжлийн бэрхшээл тахирддуугийн энэ байдлыг эмчлэн эрүүлж сэргээн засаж эрүүл хүмүүсийн игнэнд нэгтгэж оруулахад энэ ажил маань бол маш их чухал байгаа. Хүн гэмтэн, хүн нас өндөр болно, хүн хөгжлийн бэрхшээлтэй болно. Тэгэхээр тэр үйлчилгээг авахын тулд хүмүүс заавал хот орон нутг руу явдаг байсан бол Өмнө Говийн хувьд бол одооноос эхлээд орон нутгад ажиллах хэрэгжүүлэх эмчилгээг авах боломж үүсэж байгаа юм аа. Нийтдээ 160 гаруй сая төгрөгийн санхүүжилтийн төсөл байгаа. Тэгэхээр үндсэн үйлчилгээний үгээр бүх насны хүмүүсүүдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэх боломжтой тийм кабинетийг байгуулах гэж байна. Тус аймгийн хувьд уулуурхаа хөгжиж хүн ам олноор төвлөрөх болсонтой холбоотойгоор энэхүү төвийг байгуулж ашиглалтанд оруулж байгаа төдийгүй жилд 200 гаруй хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэж үндэслэж сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгийг нийгээр олсон байна. За урд нь бол манай аймагт нэгдсэн эмнэлэг бусад эрүүл мэндийн салбарын байгууллагууд маань яг энэ бие даасан юм мэрэгсэн дагнсан юм кабинет бол байгаагүй. За түрүүн эрүүл мэндийн салбарын удирдлагууд үг хэллээ тийм ээ. Үүн дээр аймаг зөвхөн манай аймагт гэхэд 2000 орчим нөхөн сэргээх эмчилгээний тусгай эмчилгээ авах хэрэгтэй ийм хүмүүс байж байна. Дээрээс нь Говийн бүсийн аймагуудаа үйлчлэх хэрэгтэй бүсийн эмчилгээ онцлогооны төв. Ингээд энэ олон хүнд бол энэ сэргээн засах эмчилгээ авах юм шаардлага байна. Дээрээс нь манай овойд захиралтай Rectus компани хамт олон арга зүйн тусцай дэмжлэг үзүүлж энд ажиллах эмч зөвлөгч нарыг Улаанбаатарын улсын том эмнэлгүүдэд бүгдээр нь сургалт хадлага хийлгэлээ. Энэ орж иж байгаа тоног төхөөрөмжүүд Монголд анх удаа орж иж орчин үеийн хэрэгцээ шаардлага гэсэн тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Тэгэхээр энэ төсөл мань олон хүний сэтгэлийн дэмбэргээ сайхан ирж баяртай байна. Дунд Говь, Дорн Говь, Өмнө Говь гэсэн Говийн бүсийн аймагуудын сэргээн засах үйлчилгээ авах иргэдэд хамрагдах бүрэн боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн хангалт 40% байгаа бөгөөд зарим тоног төхөөрөмжийг нэмэгдүүлснээр эцсийн байдлаар 70-80% хангалттай болох бөгөөд сэргээн засах нэн тэргүүний хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд дээр тохижуулсан байна.